Сайн бацгаана уу? Өмгөөллийн Fidelity Partners хуулийн нөхцлөөс бэлтгэдэг. COVID-19 цар тахлын үеийн хүний эрхийн зөрчлийн асуудлуудыг хөндөж ярилцдаг эрхийн эдлийн цуврал ярилцлагын дугаарын маань 18 дахь дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт манай хуулийн фирмийн партнер өмгөөлөгч Монгол Улсын хуулийн сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн дадлагжигч багш Баялагмаа оролцож байна. За бид хоёрын хувьд хэм бол өнөөдрийн 18 дахь дугаараар ковид үеийн судалгааныхаа талаар ярилцсан. Тэгэхээр яг ярилцлага бол юу гэж эхлүүлвэл цогцолтой вэ гэж бодсон бэ гэхээр ер нь яагаад энэ ковидын хуулийн судалгааг хийх болвоо гэдэг шалтгаанаас эхлэе гэж бодож байна л да. Тэгэхээр тэр талаар эхлээд ярилцъя. За манай багийн хувьд бид нар өмгөөлөгч хуульч байхаас гадна нэг одоо хийх ёстой гүйцэтгэх ёстой ажил үүргийн нэг бол судалгааны ажил. Тэгжээж өмгөөлөгчийн зүгээс хуульчийн зүгээс ч гэсэн өөрөө улс суурьтай ямар нэгэн зүйл дүгнэлт өгөхнийг урьдчилсан нөхцөл нь бүрдэнэ. За ингээд нээлттэй нэгэн форумаас бол зарлагдсан залуу судлаач нарт хандаж зарлагдсан ийм тэтгэлэг байгаа. Тэтгэлэг маань хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийг ер нь судлах ийм ерөнхий агуулгатай ийм судалгааны тэтгэлэгт бид нар багаараа оролцъё. Судалгаа хийж гүйцэтгэе. За энэ талаар өөрсдийн гэсэн бас үзэх ёстой, судлах ёстой, харьцуулсан судалгаануудыг бас хийж болохоор юм байна гэдэг үднээс судалгааны чадвараа ахиулахаар энэ судалгаанд оролцох болсон. За тэгэхээр бидний хувьд бол сэдв сонгох хамгийн судлаачны хувьд бол сэдв сонгох шаардлага гарна. За сэдвээ сонгохдоо бид нар бол яг одоогийн буюу тухайн үедээ жилийн өмнө сэдвээ судалж байхад тухайн үед COVID-19 нөхцөл байдалд яаж нийгмийн харилцааг энэ онцгой тохиолдлыг яаж нийгмийн харилцааг зохицуулаад байна вэ? За тэр харилцааг зохицуулж байгаа хуулийг батлагдсантай холбоотой ямар олон хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдлууд одоо манай фирмээс гадна хүний эрхийн үндэсний комиссд ингээд ирж байна вэ? Энийний гол одоо учир шалтгаан маань үндэс бол яг энэ хуулийн төслийг яаж боловсруулсан юм бэ гэдгээс эхлэе. Хаанаас эхэлж боловсруулсан юм? За боловсруулахдаа ямар ажлуудыг хийж гүйцэтгсэн гэдгийг одоо судлах шаардлагатай болсон. Тийм учраас бид нар коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн яг анх яаж боловсруулсан тэр одоо хуулийг боловсруулахдаа хууль тогтоомжийн тухай хуулийг одоо яг дагаж мөрдсөн байна уу, хэрэгжилтийг хангасан байна уу гэдгийг судлах шаардлага гарсан. За үүнээс гадна товчхон тайлбарлахад бол хууль тогтоомжийн тухай хууль маань бол 2015 онд батлагдсан. За гол ач холбогдол бол энэ хуулиар хууль улсын хурлаас гаргаж байгаа бусад шийдвэрүүд дээр яг ямар агуулгын хувьд шаардлага хангасан байх ёстой, хэлбэрийн хувьд ямар шаардлага хангасан байх ёстой гэдэг. Ерөөсөө хуулийн төсөл боловсруулахад тавигдж байгаа нэгдсэн стандарт нэгдмэл байдлыг хангах юм зорилготой байсан. Тэгэхээр эргээд хуулийн төсөл боловсруулахад ч гэсэн ямар шаардлагууд хангах уу ямар зарчмууд байх вэ гэдгийг ч гэсэн бид нэр давхар энэ судалгааныхаа хүрээнд бол судалсан байгаа. За үүнийг бол бид нар бас багаараа судалж байгааг энийг ач холбогдол гэвэл бид нар ямар нэгэн зүйлийг олон талаас нь харах тийм боломжийг өгдөг тийм учраас одоо манай инх цэцэг судлаач хуульчийн хувьд бол яг хууль тогтоомжийн тухай хуультай холбоотой зарчмын талаар хуулийн төсөл боловсруулахад хамгийн энгийн одоо энэ нэвтрүүлгийн маань зорилго иргэдэд ойлгомжтой энгийн үгээр анхнаасаа аль шатнаас эхэлдэг. За дээрэс нь энэ хуулийн төсөл боловсруулж байгаа энэ ажлын явцад ямар зарчмуудыг бас баримтлах шаардлагатай гэдгийг бол тайлбарлаж өгөх байна. Тэгээ яг нөгөө судалгааны маань өөрөө зорилго нь хууль тогтоомжийн хуулийн хэрэгжилт яг энэ ковид үеэлдэр хангацсан уу гэдгийг судалж байгаа тийм учраас ер нь яг хууль тогтоомж маань өөрөө яг ямар дараалал шаардлагыг хангасан байх ёстой вэ гэдгийг зайлшгүй судлах ёстой болж байгаа. Тэгэхээр хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйл дээр яг энэ зарчим дарааллуудыг илүү одоо яг жагсаасан байдаг. Тэгээд нийтдээ ер нь нэг 8 төрлийн үе шатыг дамжиж хуулийн төслийг одоо улсын хурлд өргөн байраад хэлэлцүүлэх ийм одоо үр дүнд хүрэхээр байдаг. За хамгийн ихний бүр нэгдүгээр зайлшгүй байх ёстой шаардлага нь болохоор одоо тухайлбал нийгмийн харилцаа гэдэг нэг харилцаа шүү дээ. Тухайн харилцааг хуулиар зохицуулах ёстой юм уу гэдгийг эхлээд одоо судлах ёстой. Гэхдээ зарим тохиолдолд бол мэдээч хэрэг нөгөө тухайн харилцаа нь бол хуулиар зохицуулагдаад явж байгаа тийм харилцаа бас байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хуулийг шинжлэх юм уу? Одоо байгаа хуулиар шинжлэх хэрэгцээ шаардлага нь юу вэ? Эсвэл хэрвээ тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй бол хуулиар зохицуулах хэрэгцээ шаардлага нь юу юм бэ гэдэг хэрэгцээ шаардлагын судалгааг одоо нэн тэргуунд гүйцэтгсэн байх ёстой.
За тэгээд тэрний дараагаар болохоор хууль тогтоомжийнхоо одоо хууль боловсруулж байгаа бол тухайн хуулийн төслийнхөө үзэл баримтлалыг бичдэг байж байгаа. Тэгэхээр үзэл баримтлалд бол одоо яг хэрэгцээ шаардлага судалгаан дээрээ үндэслээд яагаад энэ хуулийг тийм ээ хуулийн төслийг боловсруулах болсон одоо шаардлага нь юу юм, одоо ямар харилцааг зохицуулахын ингээд энэ бүх одоо асуудлаа хуулийн төслийн үзэл баримтлалтаар оруулж ирж байгаа. Тэгээ ингээд хуулийн төслийн үзэл баримтлалын дараа яг хуулийн төслөө боловсруулдаг. За мэдээж хэрэг хуулийн төсөл боловсруулахад хэлбэрийн бөгөөд агуулгын шаардлагууд тавигдж байгаа. Хууль тогтоомжийн тухай хуульд заасан тэр бүх шаардлагуудыг бол хангасан байдлаар хуулийн төслөө боловсруулж байгаа. За ингээд дараа нь болохоор одоо хэрвээ энэ хуулийг амьдрал ингээд хэрэгжүүлээд тэ яг хуулийн төслийнхоо заалтын дагуу хэрэгжүүлээд явхад одоо ямар үр нөлөө бий болох юм бэ? Ямар үр дагаварт хүрэх юм бэ гэдэг энэ судалгааг хийдэг. Тэгэхээр энэ судалгааг хийх ач холбогдол нь өөрөө хуулийг хэрэгжүүлээд эхлэхэд хүний эрх зөрчигдөх вэ те өөр бусад байдлаар хууль хоорондын уялдаа холбоо хангахгүй үлдэх ч юм уу те хуулийн хийдэл үүсэх эсвэл бүр зохицуулагдаагүй харилцаа үлдэх ч юм уу тийм асуудлууд гарах нь үгүй юу гэдгээ одоо тандах зорилгоор одоо үр нөлөөний мөн одоо зардлын судалгааг тооцоог хийх хэрэгтэй байж байгаа. Тэгэхээр энэ бол одоо 4 дахь үе шат нь байж байгаа. Тэгэхээр 5 дахь үе шат дээр болохоор яг тухайн хууль хэрэгцснээр эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болох иргэн аж ахуйн нэгж байгууллагууд тэдгээрийн саналыг бол заавал авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл олон нийтийн хилцүүлэг зохион байгуулах хэрэгтэй. За тэгээ энэ хилцүүлгээс гарсан саналуудыг хуулийн төсөл одоо оруулах хэсгийг бас шийдвэрлэх хэрэгтэй. Тэгээ үнэхээр үндэслэлтэй санал байх юм бол энэ хилцүүлгийн саналуудыг бол оруулаад ингээ хуулийн төслөө сайжруулад ингээ явах хэрэгтэй гэж байгаа. Тэгээ 6 дахь үе шат нь болохоор яг нөгөө хуулийн төсөлд холбогдох төрийн байгууллагууд, чиг үүргийн хувьд хамрах төрийн байгууллагууд болон яг мэрэгжлийн одоо хуулийн байгууллагуудаас бас санал дүгнэлтийг нь хуулийн төслийн хувьд одоо авдаг. За тэгээд 7 дугаарт нь болохоор хууль тогтоомжийнхоо төслийг засгийн газрын хуралдаанаар хилцүүлээд за хамгийн эцэст нь бол одоо энэ хууль тогтоомжийн төслөө улсын хуралд өргөн мэдүүлдэгэ гэсэн ийм 8 үе шатыг энэ дараалал нь ингэж одоо хангаж ээж яг одоо шаардлага хангахгүй хүний эрхийн зөрчил үүсгэхгүй те үнэхээр энэ нийгмийн харилцааг энэ хуулиар зохицуулах ёстой юм байна гэдэг ийм үндслэл бүхий хууль одоо чиний түрүүн хэлсэн шинжлэх ухаан те шинжлэх ухаан суурилсан судалгаанд суурилсан ийм хуулийн төсөл бол одоо хууль тогтоомжийн төсөл бол бий болд юм байна гэсэн үг болж байгаа. Тэгэхээр одоо энэ дээрээс яг үндслээд тэгвэл одоо энэ ковидын хууль маань яг энэ 8 үе шат дарааллыг хангаж чадсан уу? Ер нь яг ямар дарааллаар явчмаа, ямар зарчмуудыг баримтлаа явчмаа гэдэг дээр бас цааш нь өргөжлүүл ярих нь болж байгаа. Тийм бид нар судалгааныхаа явцад судалж үзэхэд бол нэг ажиглагдсан зүйл бол COVID-19 хууль маань ерөөсөө хэрэгцээ шаардлагын судалгаа хийхгүйгээр шууд хуулийн төсөл үзэл баримтлал нь батлагдаад за тэгээд олон нийтээс ингээ нээлттэй хэлбэрээр хэрэгцүүлэг хэлбэрээр тэгж одоо зохион байгуулсан тийм арга хэмжээний зохион байгуулагдсан зүйл байхгүйгээр батлагдсан л хууль байсан маш товчхон ярихад за ингээд үзэхээр бид нар эргээд хууль тогтоомжийн тухай хуулиа зөрчсөн үү гэхээр бас энд бол яах вэ гэхээр заавал одоо цаашдаа ч гэсэн маш хуульчин нарын дундаа иргэдийн маань ч зүгээс бас анхаарах шаардлагатай нэг зохицуулт байна. Одоо энийг бид нар огт хайхрахгүй өнгөрсөн. Судалж явах явцад л одоо хууль тогтоомжийн тухай хуулийн бол 12 дугаар зүйлд бол чагсаалт байдаг. 12 дугаар зүйлд үндсэндээ хууль тогтоомжийн тухай хуульд заасан тодорхой судалгаануудыг хийх одоо шаардлагагүй байх боломжтой хуулиудын чагсаалт. За тэр хуулиар тодорхойлсон одоо зохицуулт маань яагаад одоо уг нь бол 8 үе шаттай тий хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй. Тэгвэл яагаад тэр 8 үе шаттын эхний дэ хэрэгцээ шаардлага хэрэгтэй юу, шаардлагатай юу? Эсвэл нэг хуулийн төсөл боловсруулсны дараа яг үр нөлөөг нь одоо үнэлэх ёстой юу гэдэг энэ аргачлалын дагуу тодорхой судалгаа хийхгүй батлагдах шаардлагатай хуулиудыг бол уг нь анх 2017 онд хуульд одоо 15 онд батлагдсан хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө дунд нь одоо 17 нэмэлт өөрчлөлт оруулсан маа. Тэр бол угтаа яг үндсэн хуульд заасан зайлшгүй батлагдах хууль тий нийт одоо бүлэглэж авч. Эсвэл яг улсын төсөвтэй холбоотой асуудал дээр улсын төсвийн тодтгол хийж улсын төсвийн тодтголтой холбоотой асуудал. Энэ хуулийг одоо цаанаас зайлшгүй батлах шаардлагатай учраас энд яг энэ хуулийг батлах шаардлагатай юу гэдэг судалгааг бол хийх шаардлагагүй учраас одоо яг ийм зохицуулт байх нь зүйтэй гэж оруулж исэн байна. Анх бол хуулийн одоо үзэл санаа үзэл баримтлалын үзэг. Гэтэл одоо ямар болж хувирсан бэ гэхээр ерөөсөө улсын хурлаас ямар нэгэн байдлаар одоо саяны ковидын 19 суурил дээр
маш том руу ажиглагдлаа л да. Шууд яаралтай батлах шаардлагатай онцгой нөхцөл бий болсон гэдэг байдлаар хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн жагсаалт руу одоо энэ COVID-19 хуулийг оруулаад за энэ хүрээнд гарч байгаа мөн улсын хурлын шийдвэрүүдийг мөн хэрэгцээ шаардлагын судалгаач гэдэг юм уу түрүүний манай эцэг судлаачийн тайлбарсан 8 үе шаттайгаар заавал явах судалгаанууд хийх шаардлагагүй гэдэг байдлаар оруулсан нь одоо эргээд маш том хүний эрхийн зөрчлийн суурь үндэслэл бий болж байгаа. Тэгэхээр COVID-19 хуулийг бид нар бүр нэгдүгээр зүйлээс нь л эхлээд харах юм бол хүний тодорхой эрхийг хязгаарлах зорилготой. Нэг одоо хэдийгээр COVID-19 онцгой нөхцөл байдалд одоо асуудлыг зохицуулах энэ одоо COVID-19 энэ вирусын тархалттай тэмцэх гас гадна ерөөсөө тухайн нөхцөл байдал хүний эрхийг бүр тодорхой эрхийг хязгаарлах зорилготой хууль. Гэтэл тодорхой эрхийг хязгаарлах зорилготой хууль баталж ээж ямар нэгэн байдлаар ерөөсөө хэрэгцээ шаардлагатай юу те гамшигаас хамгаалах тухай хууль байна. За үүнээс гадна холбоотой зохицуулагдж байгаа бусад олон улсын пактууд байна. Яг манай Монгол улсын хуулийн нэгэн адил хэрэгжих боломжтой. Гэтэл эдгээр хуулиудаас гадна тусдаа ингэж бие даасан тодорхой хугацаанд үйлчлэх. Уул нь бол тодорхой хугацаатай баталсан тийм. Тодорхой хугацаанд үйлчлэх хууль ингээ батлах хэдий ч одоо хүртэл ингээд сунгаж явсаар агаад тодорхой үйлчлэл ингээд жил тутам бараг ингээд сунгагддаг юм жишг тогтож байгаа юм шиг ийм байдлаар хууль баталсан нэргээд хүний эрхийн зөрчлийг бий болгох нэг суурь нөхцөл болсон. За ингээ бүр товчхон судлаад үзэхэд бол яг энэ Монгол улсын засгийн газар бол 2020 оны 2 дугаар сард яг ингэж гамшигаас хамгаалах тухай хуулийн дагуу бэлэн байдлын зэрэгчилсэн. За тухайн үед бол манайх бол онц болон байдал ч юм уу дайны байдал ч бол зарлаагүй. Энэ бол ялгах ёстой зүйл нь гамшигаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгтэл шилжүүлсэн. За яалтчгүй онцгой нөхцөл байдал бий болцсон зар захлын нөхцөл байдал нийтийн эрх ашигыг хамгаалах зорилготой. За ингээд энэтэй холбоотой харилцааг заавал одоо бие даасан хуулиар зохицуулах уу эсвэл тодорхой одоо хууль тогтоомж буюу актуудаар зохицуулах уу тий одоо төрийн байгууллагуудаас гаргаж байгаа нэг бүрчилсэн ийм актуудаар зохицуулах уу гэдгээс манайх бол хуулийг сонгож авсан. Тэгэхээр хууль тогтоомжийн тухай хуулиар төрөний хэлдгээр нэгдмэл стандарт үе шатуу зохион байгуулсан байсан хэдий ч улсын хурлаас бол хууль тогтоомжийн тухай хуульд 2020 оны 4 сарын 9-нд өөрчлөлт оруулсан. Тэр хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан чагсаалтанд л энэ ковидын хуулийг батлахад л заавал судалгаа шинжилгээ хэрэгцээ шаардлагын судалгаа, өр нөлөөний судалгаа, за холбоотой бусад судалгаануудыг хийх шаардлагагүй байхаар л ингээд өөрчлөлт оруулсан. За ингээл тухайн 4 сардаа л энэ хууль бол ингээл улсын хурлаар хэлэлцэхдгээр хуулийн төсөл бэлэн болоод за ингээд санал авсан уу гэхээр яг олон нийтийн дунд ингээд хүний эрхийг хязгаарлагдах гэж байгаа тий тодорхой эрх нь хязгаарлах гэж байгаа хэсэг бүлэг рүү чиглэсэн ерөөсөө санал асуулга хэлэлцүүлэг огцхон байгуулагдаагүй. За ингээл улсын хурлаар хэлэлцэл 4 сарын 29-ний өдөр бол ингээд батлагдсан. Тэгэхээр хууль тогтоомжийн тухай хуулинд өөрчлөлт оруулаад дараа нь бол яасан бэ гэхээр хуулийг төслийг боловсруулаад баталсан. Урьдчилсан байдлаар судалгаа шинжилгээ огт хийгдээгүй батлагдсан. Ийм хууль болоод өнгөрсөн л дөө. Энэ дээр нөгөө нэмээд хэлэхэд одоо ийм байсан те. Одоо ингээд нөгөө 8 үе шатыг дамжихын тулд 6 төрлийн аргачлалыг засгийн газраас баталсан те. Хууль тогтоомжийн одоо жишээл хэрэгцээ шаардлагын тандан судалгааг яаж хийх ёстой вэ гэдэг аргачлалуудыг баталсан. Тэнгүүдээр 12-ын 2-д оруулсан зохицуулалт нь өөрөө энэ 6 төрлийн аргачлалд бол хамаарахгүй. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжийн төслийг боловсруулахад энэ 6 төслийг одоо 6 аргачлалыг баримтлахгүй байх боломжтой юм шигээр ингээ оруулсан. Гэхдээ эн чинь хамаарахгүй гэсэн болохоос биш одоо ямар ч аргачлалгүй яваа гэдэг тийм одоо ойлголт. Огт тэр судалгааг хий. Огт тэр одоо урьдчилсан байдлаар хийгдэх ёстой судалгаануудыг уг нь бол хийхгүй байх. Тийм эрхийг олгож байгаа улсын зохицуулалт биш. Гэтэл яг одоогийн байдлаар тий 12 дугаар зүйлд заасан чагсаалтан заасан байгаа хууль тогтоомжт бол ерөөсөө тэр судалгааны талаар хийсэн тайлан байхгүй. Ерөн судалгаа яг яах вэ хийгдсэн гэдэг байдлаар бид нарт ирж байгаа судлаач нарт ирж байгаа иргэдэд ирж байгаа ерөөсөө ямар нэгэн зөвлөмж бичиг дүгнэлтүүд ерөөсөө байхгүй. Судлаачдын дүгнэлт байхгүй. За тэгэхээр яаж яана гэхээр тэгээд бидний хувьд бол бас яг ийм нөхцөл байдлууд гарч ирсэн учраас тэгвэл олон улсад үнэхээр одоо
энэ COVID-19-ийн нөхцөл байдалд нийгмийн энэ онцгой харилцааг зохицуулж байгаа хуулиудаа яаж баталж ийнэ гэдгийг харьцуулах байдлаар судалсан тий. Үнэхээр зарим судлаачдын хувьд байр суурь бол энэ онцгой нөхцөл байдалд хийгдэж байгаа асуудал учраас заавал судалгааг шаардлагагүй хуулийг яаралтай батлах шаардлагатай гэдэг ийм байр суурьтай байсан учраас бид нэр тэгвэл олон улсад энэ бие даасан хуулиар COVID-19 хууль ч юм уу эсвэл коронавирустай тэмцэх тухай хууль ч юм уу ийм байдлаар олон улсад буюу Герман улсад за дээрэс нь Канада улсад за Их Британи, Умард Ирландын вант улсуудад яаж тэгвэл энэ хуулийн төслийг боловсруулж баталсан байна вэ? Үнэхээр яг хууль тогтоомжийн тухай хууль ч юм уу хуулийн төсөл боловсруулах үндсэн стандарт шаардлагаас өөр байдлаар баталсан байна уу? Заавал судалгаа шинжилгээ хийхгүйгээр тухайн нөхцөл байдлаа тохируулаад маш яаралтай гэдэг ийм үндсэн шалтгаанаар хуулийн төслийг боловсруулаад баталсан байна уу гэдгийг харьцуулсан судалгаагаар л хийж гүйцэтгсэн. Судлаачдын баг судлаачдын багт бас тусалсан туслах гишүүд байгаа хамтарч за тэр талаар дүгнэлтэд танилцуулбал бас арай өөр үнцэг харагдана тий. Тэгээ одоо нөгөө яг хууль тогтоомжийн төсөл нь өөрөө одоо нийтдээ 9 төрлийн баримт бичгээс бүрдэж байгаа. Тэгэнгүүт одоо ковидын үед болохоор яг олон нийтэд нээлттэй байгаа парламент засгийн хэмжээнд байршуулсан баримт бичгүүдийн бүрлийг харахаар 4 бичиг баримтын одоо бүрлийг хангасан байгаа хгүй. Тэгэхээр үлдсэн 5 нь бол ерөөсөө байхгүй л гэж ойлгож байгаа. Тэгэхээр яг энэ дээрээс үндэслээд тэгвэл улс орнууд ковидын тухай хуулаа яг одоо энэ үндснийхээ хэмжээнд баримталдаг энэ хууль тогтоомжийг боловсруулах шаардлага хуулиар тогтоосон энэ шаардлагуудаа баримталж баталж гин үү? Ер нь яг яаж баталж гин вэ гэдэг ийм байдлаар бол харьцуулсан судалгаа хийх одоо шаардлага үүссэн. За тэгэхээр харьцуулсан судалгаа эхлээд хийж байх явцад ямар зүйл ажиглагдсан бэ гэхээр улс орнууд бол ерөөсөө энэ ковидын нөхцөл байдалд 3 төрлийн ийм зохицуултын арга хэмжээ авч ирсэн. Нэгдүгürt нь болохоор яг ийм хууль тогтоомж тусгайлан буюу одоо тусдаа ийм хуулиар зохицуулсан улсууд маш цөөхөн байсан. 10 орчим улсууд байсан. Яг судалгаа хийж хахад. За тэгээ эндээс бол яг 3 улсын Монголын нийлээд өргөн улсыг бол харьцуулах байдлаар судалсан байж байгаа. Нөгөө хоёр зохицуултын арга хэрэгсэл нь болохоор хоёр дахь нь болохоор яг үйлчилж ирсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар зохицуулсан байсан. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор яг захиргааны хим хэмжээний акт гаргах байдлаар захиргааны одоо байгууллагаас одоо хим хэмжээний акт гаргах байдлаар ингэж зохицуулж ирсэн ийм 3 төрлийн зохицуултын аргыг бол хэрэгжилсэн байсан л да. Тэгэхээр яг одоо тусгаалan хууль баталсан улсуудын хувьд тэгвэл энэ хууль тогтоох процесс энэ бүх зүйлүүдэд баримтлсан үгүй юу? Цаг хугацааны хувьд хизээ энэ хуулиудаа баталчих ва гэдэг ийм харьцуултуудыг бол хийсэн. За тэгэхээр яг манай улс болохоор 20 оны 4 сарын 29-нд энэ хуулиа баталж байгаа. Тэгэхээр бусад улсуудын хувьд гэх юм бол яг сар орчмын өмнө буюу дандаа 3 сарын 25, 27 гэдэг юм уу тэр хугацаануудад баталж байсан. За энэ тэгэхээр одоо зүгээр яг эндээс ингээд маш энгийнээр ингээд харахад бол ингээд бусад улсууд хуулиа баталж хэрэгжүүлснээс хойш манай улс сарын дараа хуулиа баталсан бол энэ хугацаанд бас хангалттай хэрэгцээ шаардлагын судалгаа харьцуулсан судалгаа хийх бол бүрэн боломж бол байсан тий. Улс орнууд яаж зохицуулаад байна гэдгийг бол харах юм бүрэн боломж бас байсан гэж зүгээр энгийн байдлаар өнгөс дүгнэхэд бол харагддаг. Яг тухайн бас улс орнууд одоо хууль батлах үед нь одоо COVID-19-ийн тохиолдлын тоо ямар байна, насварлалтын тоо ямар байв үүссэн нөхцөл байдлууд нь бас ямар байна гэдээ харьцуулаад үзэхэд бол манай улсын хувьд бол харьцангуй бүр одоо маш хөнгөн зэргийн өөрөлдвөл дотооддоо ерөөсөө тохиолдол илрээгүй дандаа зөөвөрлөгдсөн ийм тохиолдлуудтай. Тэгээд насварлалтын тоо байхгүй ч гэдэг юм уу ингээд тоон одоо статистикийг харьцуулахад бол хамаагүй ийм нөхцөл байдлын хувьд бол хамаагүй гайгүй ийм байдалтай бол байсан нь бол харагддаг. За ингээд ер нь бол одоо хууль тогтоомжийг манайх ингээ яаралтай гормоор ингээ баталсан гэж ярьж байгаа тийм. Тэгэнгүүт улс орнууд ч гэсэн яг 1-3 хоногийн хугацаанд л хуулиа баталсан байдаг. Маш одоо төрөвчлсөн байдлаар баталсан. Гэхдээ нэг давуу талууд нь одоо давуу тал гэх юм уу одоо яг баримтлсан зарчим нь юу байсан бэ гэхээр энэ хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа одоо баримталдаг шаардлагууд тэр бүх одоо судалгаануудыг бол хийсэн байснараа манай улсын одоо энэ ковидын хуулийг баталсан туршлагаас өөр байсан. Ингэж хийхдээ тэр одоо судалгааг бол хялбаршуулсан байдлаар хийхийг нь бол зөвшөөрөөд
тэрнээс биш одоо ямар нэгэн байдлаар судалгаагүй оруулж ирэхийг бол угаасаа тийм дэмжээгүй ийм байсан. Тэгэхээр зүгээр ингээ олон улстай ч гэсэн яг ингээ хууль тогтоомжийг баталгаад ер нь ямар ч төрлийн хууль тогтоомжийг баталгаад ерөөсөө 3 төрлийн ийм шаардлага тавигддаг юм байна л да. Нэгдүгээрт нь болохоор одоо тэр хэрэгцээ шаардлагын судалгаа гэдэг яг тэр одоо хуулиар зохицуулах хэрэгцээ нь юу яагаад байгаа юм бэ те гэдэг хэрэгцээ шаардлагын судалгааг бол заавал хийх ёстой. Дараа нь тухайн одоо хуулийг хэрэгжүүлчлээ гэхэд үр нөлөө нь юу байх вэ гэдгийг бол бас дахиад заавал судлах ёстой. Гуравт нь болохоор энэ оролцогч этгээдийн эрх ашигыг яаж хангах вэ? Тэгээ тэдний саналыг одоо авах буюу олон нийтийн хилцүүлгийг бол заавал зохион байгуулах ёстой гэдэг ийм ерөөсөө 3 үндсэн шаардлагыг заавал хангаж явах ёстой л гэдэг ийм одоо онлайн хүрээний ч гэдэм үү те ийм юунууд байт юм лээ одоо судалгаа байдаг. Тэгэхээр манай улсын хуулийн хувьд гэх юм бол одоо яг энэ үндсэн шаардлагуудаа бол хангаагүй ийм хууль баталцаа гэдэг ийм дүгнэлтэнд харьцуулсан судалгаанаас л хүрч байгаа. Тэгэхээр одоо тэгвэл манай хууль ингээд энэ шаардлагуудыг хангаагүй юм bijээ те хэрэгцээ шаардлагын судалгаа хийгээгүй, өр нөлөөний судалгаа хийгээгүй, зардлын тооцоол хийгээгүй. Бид нар яагаад хийгээгүй гэж хэлээд байгаа гэхээр олон нийтэд танилцуулсан ямар ч бичиг баримт байхгүй те. Энэ талаар ерөөсөө ямар ч баримт бичиг байхгүй. Бидний судалгааны явцад тэр нь бол ингээд судалж байгаа хавцад бол харагдсан. Тийм болохоор ийм дүгнэлтийг бол хийж байгаа тий. Энэ одоо тэгвэл энэ шаардлагуудаа хангаагүй за магадгүй хуулиндаа тийм зохицуулт ороод ийм аргачлалыг баримтлах ёсгүй байсан юм байна л да тий. 6 заавал тэгвэл 6 төрлийн аргачлалыг баримтлаагүй гэв хуулаа баталсан чинь одоо тэгвэл энэ хууль одоо хэрэгжээ явж байна тий. 20 оны 4 сараас хойш хэрэгжиж байна. Тэгэхэд одоо энэ зарчмуудыг баримтлаагүйгээс одоо яг ямар үр дагаврууд үүсч вэ гэдг нь бас амар сонирхолтой тий. Тэгэхээр энэ талаар бас манай баялагмаа илүү тайлбарлаж байна. За тэгээд манай багийн хувьд энэ судалгааны одоо 3 дахь хэсгээр ерөөсөө хууль тогтоомжийн тухай хуульд заасан. За энэ хуулийн төсөл боловсруулалттай холбоотой эдгээр зарчмууд баримтлаагүйтэй холбоотой за тодорхой үе шатуудыг алгасан ер нь алгассан тийм алгасантай холбоотой ингээд COVID-19 хууль батлагдсан нь ямар үр нөлөөтэй байгаа тийм үнэхээр яралтай гормоор баталсан хууль учраас зорилгодоо хүрсэн үү эсвэл үнэхээр тодорхой маш том асуудлуудыг бий болгож тийм ард иргэдэд тохирол учруулсан ийм нөхцөл байдлууд бий болсон уу гэдгийг судалж үзсэн л дээ. За тэгээд ингээд судалж үзэхэд бол бидний хувьд Монгол хүний эрхийн үндэсний комиссар жил болгон гаргадаг тийм ээ Монгол улсад хүний эрх хэрэгчлөөний тайлангаас бид тодорхой кейсүүдийг бол эхнээс нь одоо өөрсдөд ирсэн гомдлоос гадна тухайн одоо хүний эрхийн үндэсний комиссд гаргасан за тохиолдсон нэгтгэсэн кейсүүдийг бид нар харж үзэхэд кейсүүд маань ерөөсөө энэ хууль батлагдсанаас хойш хүний эрхийн зөрчил ямар их гарсан бэ гэдгийг харуулж байгаа кейсүүдээс гарчва. За 2020 оны 4 сарын 19-нд COVID-19 хууль батлагджээ. 29 тийм. За батлагджээ. За ингээд батлагдсны дараа бол яасан бэ гэхээр 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 сар хүртэл яасан бэ гэхээр энэ хууль ингээд хэрэгжээд явж байсан. Тэр үед болохоор яасан бэ гэхээр маш олон хүний эрхийн зөрчил гарч исэн нь хилүүд ч юм уу тодорхой хөл орой тогтоох ч юм уу тодорхой хугацаатаар арга хэмжээ авах дотооддоо хилийн хязгаарлалт тогтооход аймагуд хотууд хилийн хязгаарлалт тогтоох зорчих эрхийг хязгаарлахад за гадаад улсаас ирж байгаа иргэдийн зорчих эрхийг хязгаарлах хилийг одоо хаахад тийм эдгээр асуудал дээр иргэд өөр зарим нь одоо амнаас алдчихсан тодорхой кейсүүд зарим нь бол тодорхой хугацаагүйгээр тийм одоо орон нутгийн иргэд бол хот руу орох шилжих хөдөлгөөний явцад тодорхой хугацаагаар автобусанда хэдэн цагаар хориг одоо байж исэн ч юм уу тийм ямар нэгэн хууль бас ямар ч үйлдэл хийгээгүй жиш яг яасан мэддэхгүй байдлаар бол ингээ байж исэн нь эргээд хуульд бол яасан бэ гэхээр хүний эрхийг тодорхой хязгаарлана гэсэн бол шууд хязгаарлах арга хэмжээг л аваад эхэлсэн. Ерөөсөө гэтэл энэ улмаас хүний эрхийн зөрчлүүд гараад зарим одоо яг зайлшгүй шалтгаанаар л хүний эрхийг хязгаарлах ёстой байдаг. Тэр нь тодорхой зорилготой байх ёстой байдаг ч гэдэг юм уу. Ийм үндсэн зохицуултууд хуулийг батлахад анх тусгагдаагүй байсан учраас олон хүмүүсийн хүний эрх зарим нь өөр хүний амь насанд хүрэх ч юм уу ийм тохиолдол кейсүүд манай Монгол улсын хувьд бол бий болчихж байгаа байхгүй дотооддоо. Тэгэхэд гаднаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол байснаас биш дотоодод бол тохиолдол алдаагүй байсан тохиолдолд бид нар ууг нь иргэдийнхээ эрх ашиг хамгаалах ёстой байтал эргээд иргэднийхээ амь нас эрүүл мэндэд тохирсон л ийм кейсүүд бий болчихсон. За ингээд үзэнгүүт яасан бэ гэхээр энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байхгүй. Хууль дөнгөж эхлээл яг 6 сарч хүрээгүй байхад л
2021 оны 1 сард энэ хуульд өөрчлөлт оруулаад за одоо яг хүний эрхийн чиглэлийн шийдвэр гаргахад хүний эрхийг хязгаарлах тохиолдолд ямар шаардлагууд байх ёстой вэ? Энд чинь хуульд байх ёстой байсан бэн штэ гэдэг байдлаар аль хэдийн хүний эрх зөрчигдөөд за зарим төрийн байгууллага албан тушаалтнуудын хоорондын уялдаа холбоо тодорхойгүй аль нь хүний эрхийг хязгаарласан шийдвэр гарчдаг. Эсвэл хин нэг нь одоо хүний эрхийг тодорхой хуулийн этгээдийн үйл ажиллагааг явуулах зохицуулт хийхэд те нөгөө байгууллага нь хязгаарлах зохицуулт хийхэд ингээд хууль нь батлагдчихад байдаг, хууль хэрэгжээд байдаг. Гэтэл ямар ч зорилготой хүрэхгүй ингээ хэдэн сар явцсны дараа эргээд маш ноцтой том хэмжээний одоо өөр улсад ингэж гараагүй ийм хүний эрхийн зөрчил гарцсны дараа эргэж энэ хуулийг харах шаардлагатай байна. Судалгаа хийх байсан байна. Хүний эрхийн зөрчлүүдийг нь бий болохгүйднээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар байдлаар те энд хууль зохицуулалт оруулах хэрэгтэй байсан байна. Энэ хууль өөрөө ямар үр нөлөөтэй байх хэрэгтэй байсан бай, сөрөг нөлөөлөл үзүүлэх болох байсан уу гэдэг дээр хууль хэрэгжиж эхэлсний дараа манайх судалгаа хийж эхэлж байгаа байхгүй. Тэгээд 1 сард өөрчлөлт оруулсан. Тэгээ одоогийн байдлаар бол энэ хуульд те хамгийн 4 удаа өөрчлөлт оруулсан. За дээрэс нь дахиад хугацаа сунгахтай холбоотой ингээ түр хугацаанд үйлчлэх зорилготой ийм онцгой зохицуулттай хууль байсан бол шиг ингээ хугацааг нь сунгаад яваад байдаг. Бараг энгийн хууль шигэ онцгой ямар ч нөхцөлгүй ингээ хууль ингээ хэрэгжээд байсан нь л эргээд л яалтчгүй хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хийх ёстой байсан тэр судалгааг хийх ёстой байж иж тэр хүний эрхийг хязгаарласан хууль тогтоомжийг батлах ёстой байсан юмаа л гэдэг дүгнэлт ерөөсөө судлаачийн дүгнэлт хийхгүйгээр ерөөсөө энэ хуулийн хэрэгжилт өөрөө л ингээд бүх зүйлийг харуулсан юм тохиолдол бий болсон. Тэгээ бидний хувьд бол энэ судалгааг хийчээд ямар нэгэн байдлаар энд одоо хин нэгнийг буруу шаах ч юм уу ерөөс зорилгогүй те. Ерөөсөө ямар нэгэн байдлаар хүний эрхийн хязгаарласан хууль тогтоомжийг батлахад те ийм асуудлууд гараад байна. Тийм учраас энэ судалгаа шинжилгээгүйгээр үр нөлөө хийх тооцоолгүйгээр зардлын тооцоолгүйгээр л энэ хууль тогтоомжийн ямар нэгэн хуулийг боловсруулахад л ерөөсөө ингэж болохгүй ийм үр даавар гардаг. Бид нар үр даавар гарч байгаа гэдгийг ерөөсөө өөрсдөө ч гэсэн зарим нь бол биеэрээ одоо эрхээ хязгаарлуулад бол ингээд авсан байна. Тэгээд бидний хувьд бол багийн зүгээс бол тодорхой дүгнэлт саналуудыг бол гаргасан тийм. Ямар саналууд гаргасан бэ? Цаашдаа судлаачдын хувьд ч гэсэн хуулийн төсөл боловсруулж байгаа, хуулийн төсөл санаачилж байгаа ажиллагаанд ч гэсэндээ иргэдийн бас хяналт ямар байхаа гэдэг талаар бас гаргасан дүгнэлтийг бас танилцуулбал зүг бах тийм. Зөвлөмжийг. Хамгийн нэгдүгürt бол одоо саяны бас тэр нөгөө 4 нэмэлт өөрчлөлтөөр бүр ингээд ангаатлал авж байгаа нэг юм юу байсан мэхээр нийтдээ давхарсан тоогоор 95, давхардаагүй тоогоор 92 удаагийн бүр зүйл заалтад энэ ковид үеийн зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа байхгүй юу? Тэгэхээр л угаасаа энэ бүр ойлгомжтой. Угаасаа судалгаагүй байсан болохоор ингэж байгаа юм те. Ямар ч одоо судалгаа шинжилгээ шинжлэх ухаанч байдлаар хандаагүй болохоор ингэж байгаа маа гэдэг нь бүр ингээд харагддаг. Тэгээ эндээс эхний 1-р дүгнэлт нь бол юу байж байгаа гэхээр одоо тэр 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэ тэ одоо энэ ковидын тухай хууль буюу одоо олон улсын хөл хоройд цар тахлын үед энэ нь одоо цар тахлаас өрсөлдөн сэргийлэхтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулахдаа тэр засгийн газараас баталсан 6 төрлийн аргачлалыг буюу хууль тогтоомжийн төслийг боловсруулахад баримтлах 6 төрлийн аргачлал хамаарахгүй гэдээ ингээд оруулсан байгаа заалтаа эргэж харах шаардлагатай гэж харагдаж байгаа. Эргэж харах шаардлагатай гэж яагаад тэгж үнэлж байгаа гэхээр ерөөсө хангалттай энэ ковид хуулиар ингээ харцж байгаа. Хэдийгээр тэр аргачлалууд хамаарахгүй гэд заасан боловч яг хуулийн төслийг боловсруулахад гардаж авсан те ажиллаж исэн хүмүүсийн хувьд заавал тэр нарийн аргачлалаар те шат дараалтайгаар явахгүй маа гэхэд тодорхой хэмжээний хялбаршуулсан байдлаар тэр судалгаануудыг шинжилгээнүүдийг бол хийцэн бол зүгээр байсан байна. Тэгэхээр хэрвээ хэдийгээр одоо хамаарахгүй гэж заасан боловч энэ нь бол зүгээр огт судалгаа биш битгий хий гэсэн зүйл заалт биш ээ. Тэр одоо утга агуулгаар нь бас ойлгож хэрэглээсэ гэдэг ийм дүгнэлтэнд хүрж байгаа. Тэгээд хэрвээ одоо үнэхээр яарвчлсан байдлаар батлах шаардлагатай тий. Заавал тэр нарийн аргачлалыг одоо баримтлах шаардлагагүй гэх юм бол ядаж хялбаршуулсан байдлаар тий. Ингэж хууль тогтоомжийн төслийг боловсруулах юундаа бол хялбаршуулсан аргачлал энэ төрийг бол баримталж ажиллах ийм байдлаар хуулийн зохицуулалтаа эргэж харах
ийм шаардлага үүссэн байна гэдэг ихний дүгнэлтийг бол хийж байгаа. За дараагийнх нь дүгнэлт нь цаашид ч гэсэндээ тий саяны дүгнэлтээс нэмэт хэлэхдээ цаашид ч гэсэн ямар нэгэн байдлаар бид нар хуулийн эзэл боловсруулах гэж байгаа. Тэр нь хүний эрхийг хязгаарсан байвал хууль тогтоомжийн тухай хуулийн 12-ийн 2 дахь хэсэгт ингээд нэмээд те энэ чагсаалтыг уртсгаа ч юм уу те байдлаар тийм одоо практик ч юм уу ийм тохиолдлууд бити гараасаа гэж бодож байгаа. Яагаад ер нь бол тэр халахвчлах ер нь бол нэгсэндээ хууль тогтоомжийн тухай хуулийн 12-ийн 2 дахь хэсэгт тийм ээ өөрчлөлт найруулалт хийгээл нэг хуулийн төсөл боловсруулахдаа заавал ингээ хэрэгцээ шаардлагыг судлахгүй байдлаар ингээд судалждаг ийм ерөөсө байж болохгүй гэдэг л ийм л санаа бид нар бол ярилцсан. Зөндөө ярилцсан. Тийм учраас хэрэг ингээд байх юм бол ерөөсөө энэ хууль тогтоомжийн тухай хууль баталсны хуулийн төсөл боловсруулах гэж байгаа хууль Монгол улсад боловсруулаад тэр нь хэрэгжих гэдэг ийм нэгдмэл стандарт тавигдаад байгаа шаардлага үндслэл ерөөсөө гарахгүй. Ерөөсөө тэндээс ямар нэгэн байдлаар бид нар хүлээлт үүсэхгүй учраас ерөөсөө тэрийг бол болох хэрэгтэй. Энэ дээр бол нөгөө ашиг сонирхлын ямар ч зөрчилдөөнгүй байх хэрэгтэй гэнтэй хуулийн төсөл боловсруулах. За хоёр дахь бидний зүгээс гаргасан дүгнэлт бол энэ COVID-19-ийн хуулиар бол сүүлд орсон нэмэлт өөрчлөлтөөр ялгаагүй дээрэс нь энэ хуулийн төсөлд ямар нэгэн байдлаар энэ анх батлагдсан тэрэн дээр нэмэлт өөрчлөлт оруулсан энэ хуулийн заалт яаж хэрэгжиж байна вэ гэдэг дээр уг нь бол улсын хурлаас тийм ээ улсын хурлаас томилогдсон байгаа юм төр хороо ажиллаж байгаа. Уг нь бол ажиллах зохицуулттай. За ингээд хуулийн хэрэгжилтэнд тийм ээ хяналт тавиад ямар байдлаар энэ хуулийн зохицуулт хэрэгжиж дээ те сар тутамд хилэлцээд за ингээд үнэхээр хүний эрх зөрчсөн зохицуулт байгаад байвал тэрийг судлаад те тайлан байдлаар гаргаад дараагийн ингээд бусад одоо хууль тогтоогч нартай холбогдоод те ямар байдлаар зохион байгуулалттай л уг нь энд ажиллах байж гэтэл түр мэдээж COVID-19 цар тахлын үед одоо түр хорооны гишүүд ч юм уу түр хорооны үндсэн одоо үүрэг гүйцэтгэх ёстой байсан албан тушаалтнууд ч гэсэндээ бас яах вэ гэхээр энд хангалттай ажиллаагүйгээс л бас нэг юм нөхцөл байдал бий болчих. Яагаад вэ гэхээр зөвхөн тайлан сонсоол хилцээ сонсдог биш. Яагаад тэнд хяналт тавь гэдэг юм хуулийн зохицуулалт оруулаад байгаа вэ гэхээр ерөөсөө энэ хууль бол тодорхой маш богино хугацаанд үйлчлэх хууль. Энэ хуулиар хүний эрхийг хязгаарлах тийм маш онцгой зохицуулалтууд байгаа тийм учраас л энэ хуулийн хэрэгжилтэнд л ямар нэгэн байдлаар одоо хүний эрхийг зөрчсөн за эргээд нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн юм үйл ажиллагаа явагдаж байвал тэрэнд уг нь хяналт тавиад зохион байгуулалтын арга хэмжээ аваад дараагийн холбогдох арга хэмжээг аваарай гэсэн байдлаар бол нь үүрэг өгсөн баг. Тэгтэл одоо энэ ингээд түр хороо маань хяналтгүй явцсан. Одоо ч гэсэндээ одоо яг хууль нь хэрэгжиж штэ. Тэгтэл одоо хүртэл хилцэгдээд энэ хууль нь яагаад хуулийг сонгох болсон гэдэг дээр хүртэл тайлан хилцэгдээд олон нийтэд танилцуулаад яасан зүйл ерөөсөө тодорхойгүй байгаа л ийм л дүгнэлт гарсан л да. Тэгэхээр хяналт өөрөө хэрэгжээгүй. Хуулийн хэрэгжилтийн хяналт маань давхар хэрэгжээгүй. Одоо хэдий сайн хууль баталсан ч гэсэн тэрийг нь хэрэгжүүлж чадахгүй бол эн чинь угаасаа тэгэл хүний эрхийн зөрчилтэй бусад төрлийн зөрчлүүд бий болж байгаа. Тэгээ нөгөө хууль батлагдсны дараа хуулийн хэрэгжилтийг хангах тэр чинь бол засгийн газрын өөрийнх нь үүрэг дээр нэмээд хуулийг сурталчилж таниулах гэж ажиллагаа байгаа шүү дээ. Тэгээд энэ хуулийн энэ заалт нь яг ямар учиртай энийг яаж хэрэгжүүлэх ёстой юм ч гэдэг юм уу тэр сургалт танин мэдүүлэх ажиллагаа бас амар тутмаг явцсан юм шиг ер нь бол энэ дүгнэлтүүд дээр бас байж байгаа тийм. За ерөнхийдөө бол ингээд судалгаагаа дүгнээд ярилцсан өнөөдрийн дугаар маань ингээд тийм дуусж байна. Та бүхэн яг энэ эрхийн эдлийн дугаарын эрхийн эдлийн цуврал ярилцлага маань 18 дахь дугаарыг үзэж байгаа хүмүүс байгаа бол бидний зүгээс энэ нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр анх одоо баялагмаа ярьжсэн тийм энэ судалгаа хийсэн учраас ийм одоо хэвлэмэл байдлаар судалгаа маань гарсан байж байгаа. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл яг илүү одоо харьцуулсан судалгаач гэдэг юм уу те бусад онлайн судалгаанууд гэдэг юм уу яг энэ ковидын тухай хуультай одоо холбоотой хийсэн судалгаануудын маань наривчлж харъя гэх юм бол эндээс бол харах боломжтой байж байгаа. За PDF хэлбэрээр ч гэсэн нээлттэй нийгэм форумын сайтн дээр албан ёсны сайтн дээр бас байрсан байж байгаа. За тэгээ бидний ямар ч байсан дугаарыг
одоо өөрсдийн цаг зав гаргаад үтсэн та нарт бүгдд нь баярлалаа та бүхэнд. Тэгээ бидний хувьд бол ямарч хэлсэн судалгаан дээр суурилсан ийм хуулийн энэ одоо хийгдэж байгаа ажиллагаануудаа ерөөсөй орхигдуулахгүй явна тий. Тэгээ энэ ч гэсэндээ бидний хувьд бол маш том судлах зүйл болсон. Цаашаа ч гэсэн маш том одоо хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хуульчны хувьч гэсэн тий маш том анхаарах хэрэгтэй тийм том айгу дохио өгсөн судалгаа болсон. За тэгээ бүгдд нь ямар ч хэлсэн багийнхандаа бас маш их баярлж байгаа, маш сайн ажилласан. Тэгээ Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн оюутнууд бас маш тусалсан. Тэгээд энэ оюутнуудаа ч гэсэн маш их баярлж байгаа. За тэгээ манай судалгааг бас дэлгэрэнгүй байдлаар үзэх боломжтой, бидэнтэй холбогдоод ч гэсэн энэ талаар ярилцах боломжтой. За баярлалаа бүгдд нь. Баярлалаа.